За сайн байцгаана уу? Эсэлтийн ерхий шалгалтын англи хэл нь бэлтгэж байгаа ахлах ангийн сурагчдаа энэ өдрийн мэнд хүргье. Эсэлтийн ерхий шалгалтын англи хэлний үндсэн даалгаврын талаарх зөвлөмж хичээл маань эхэлж байна. Дэлгэцэн дээр ерхийдөө 26 оны эсэлтийн шалгалтын англи хэлний хичээлийн хураангуй блупринт харагдаж байна. За эндээс англи хэлний хичээлийн шалгалтын үндсэн 4 бүтцийг та бүхэн харж байгаа. За хэлний хэрэглээ, үгийн сан, харилцан яриа, уншиж ойлгох гэсэн үндсэн 4 даалгавраар сурагчид маань шалгуулах болно. За харилцан яриа хэсэг маань болохоор танин мэдхийн төвшнөр нь шалгасан. За 3 төрлийн ойлгох, 3 төрлийн хэрэглэх гэсэн нийт 5 даалгаврыг шалгуулна. За ерөнхийдөө харилцан яриа маань нийт даалгаврын 10% эзэлдэг. За ингээд өнөөдрийн үндсэн communication буюу харилцан яриа гэсэн хэсэг рүүгээ оръё. За харилцан яриа гэсэн сэдвийн хүрээнд танил ба танил бус сэдвийн хүрээнд дэмжлэгтэйгээр сэдвт тохирох үг хэллэг өгүүлбэрийн бүтцийг ашиглах, бусдын яриаг танил ба танил бус сэдвийн хүрээнд дэмжлэгтэйгээр нэгтгэн дүгнэх гэсэн үндсэн 2 бүтцээр өнөөдрийн зөвлөмж хичээлээ хөрөх болно. За тэгээд юуны өмнө танил ба танил бус сэдв гэдэг үндсэн ойлголттойгоо танилцъя. За танил сэдв гэдэг маань гэр бүл, за сургууль, за сонирхол, хобби, за эсвэл бидний өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой сэдвүүд байна. Танил сэдвтэй хамаарч идэг байх нэ. За танил сэдвийн хувьд болохоор харилцан яриан дээр илүү энгийн үг хэллэг хэрэглэнэ. За өгүүлбэрийн бүтцийн хувьд бол энгийн. За ихэвчлэн хүний хувь хүний туршлага дээр үндэссэн учраас харьцангуй ойлгоход хялбар байдаг. За дараагийн тэгвэл танил бус сэдв гэж юу байх вэ гэдгийг ярилцъя. За танил бус сэдв гэдэг нь болохоор шинэлэг ухаан, за эсвэл шинэ мэдээлэл, за техник технологи, за ер нь бол бидний мэдгүй тэр зүйлийг танил бус сэдвүүд хамааруулдаг байх нэ. За танил бус сэдвийн хувьд юу анхаарах вэ гэхээр гол нь харилцан яриан дээр гол түлхүүр үг, за зураг болон үзүүлэн таниулах материал, за тэгээд чиглүүлэгч асуулт, за тэгээд хам сэдвийн гол түлхүүр санаанууд, за жишээ баримт болон тайлбар бол хамгийн чухал байдаг байх нэ. За тэгвэл эсэлтийн ерөнхий шалгалтын харилцан яриа даалгаврын гол зорилго нь юу вэ гэдгийг хэдүүлээ ярилцъя. За бодит харилцаан дээр санааг хэрхэн ойлгож илэрхийлж чадаж байгааг шалгах, гол санааг ялгаж таньж чаддаг эсхийг шалгах, мэдээллийн нарийн ширийн зүйлийг олж авч анхаарч чадаж байгааг шалгах, за логик санааг ойлгон хариулах чадварыг шалгах зорилготой байх нэ. За танил ба танил бус сэдвийн хүрээнд дэмжлэгтэйгээр тохирох үг хэллэг өгүүлбэрийн бүтцийг ашиглах гэсэн эхний хэсэгтээ оръё. За харилцан ярианы даалгавар бол ерөнхийдөө богино хэмжээний харилцан яриа, арай урт хэмжээний харилцан ярианаас бүрддэг. За өмнө жилүүдийн яшин материалууд бол богино хэмжээний харилцан яриа бол хамгийн элбэг орсон байна. За одоо хэдүүлээ хамгийн энгийн жишээнээсээ эхэлж ярилцъя. За энэ 2019 оны хувилбар бие жишээ байна. За I like playing tennis and football. За тэгэхээр энэ өгүүлбэрийн бүтцийг харахаар биднэрт хариултандаа тохирсон зөв хувилбар, ямар асуулт хамгийн тохиромжтой вэ гэдгийг сонгох даалгаврыг харж байна. За энэ хэсэг дээр өгүүлбэрийн хариултад тохирсон хамгийн тохиромжтой асуултуудын 5 хувилбар байна. За та асуултуудаа ажиглаж хараарай. Хамгийн тохиромжтой хувилбар нь болохоор
И хувилбар буюу what do you like doing in your free time гэж. За та чөлөө цагаараа юу их дуртай вэ гэсэн асуулт байх нэ. За тэгэхээр энэ асуултыг сонгох гол шалтгаан нь болохоор биднэрт tennis and football гэсэн хоёр үг байна. Тэгэхээр tennis хөл бөмбөгөөр тоглох дуртай гэдэг нь биднэрт яг нь чи чөлөө цагаараа юу их дуртай вэ гэдэг тэр санааг өгч байгаа. За тэгвэл ерөнхийдөө бол энэ асуулт маань чөлөө цагаараа хийдэг үйл ажиллагаа болон хоббины талаар тохирсон асуултын хэсэг байсан. За тэгвэл бусад асуултууд нь яагаад тохиромжгүй вэ гэдэг дээр одоо тайлбарлая. За эхнийх нь A хувилбар. За how well do you play tennis гэж. За чи теннис хэр сайн тоглодог вэ гэж асуусан. За энэ дээр болохоор хүний дуртай юу гэдэг талаар биш, ерөөхдөө ур чадварынхын түвшнийг нь асуусан байна. Тэгэхээр энэ тохиромжгүй байх нь. За B хувилбарыг харъя. What do you do? За чи юу хийдэг вэ? За энэ бол ерөөхдөө хүний ажил мэргэжлийн талаар асуусан асуулт учраас бас тохиромжгүй. За C хувилбарыг харъя. Where are you playing football? За энэ болохоор ерөөхдөө хаана чи хөл бөмбөг тоглодог юм бэ гэд байршил заагаад асуусан асуулт учраас бас бидний үндсэн асуултанд тохирохгүй байна. Хамгийн сүүлийн D хувилбарыг харъя. За what do you look like? За чи одоо яаж харагдаж байна тийм ээ? За энэ болохоор хүний одоо гадаад байдал илэрхийлж байгаа учраас бас бидний асуултанд тохирохгүй байх нэ. За дараагийн өгүүлбэрийг харъя. За 6 foot 1, 6 maybe 6 foot 2. За хэдүүлээ үндсэн асуултуудаа эхлээд ажиглаж харъя. За энэ хувилбарын хувьд хамгийн тохиромжтой хувилбар нь B хувилбар байна. За B хувилбар яагаад тохиромжтой вэ гэж юм. За тэгэхээр ерөөхдөө энэ болохоор хүний үнэрийн хэмжээг заасан өгүүлбэр байгаа юм тийм ээ. За тэгэхээр бусад хувилбарууд нь яагаад тохиромжгүй вэ гэдгийг одоо харъя. A хувилбар. За how much do you weigh буюу одоо чиний жинчэн ямар вэ тийм ээ. За энэ болохоор хүний өндөр биш жингийн асуудал ярьж байгаа учраас тохиромжгүй. За C хувилбарыг харъя. What's your size? Usually clothing, shoes size. За энэ болохоор чиний одоо говцос ч юм уу одоо гутлыг чинь хэмжээг асууж байна. Тийм учраас энэ бас тохиромжгүй байх нь. За D хувилбарыг харъя. How are you? За how are you гэдэг асуулт маань болохоор чиний мэдрэмжийг асууж байна. Энэ бас тохиромжгүй байх нь. За сүүлийн асуултыг харъя. How much does it cost гэдэг нь болохоор ямны үнийг асуусан. За тэгэхээр бусад асуулт нь болохоор тохиромжгүй. Хамгийн зөв хувилбар бол how tall are you буюу B хувилбар байх нэ. Дараагийн өгүүлбэрийг харъя. За it's in the center of town гэсэн өгүүлбэр байна. За энэ тохирсон асуултын хувилбаруудыг харцгаая. За энэ асуултын хувьд C хувилбар буюу where is your school located? За сургууль одоо хаана байдаг вэ гэсэн асуулт хамгийн тохиромжтой байх нь. За яагаад бид нар энэ асуултыг сонгох гол шалтгаан нь болохоор in the center of town буюу хотын төвд гэдэг үг маань биднэрт ерөөхдөө энэ бол байршилтай холбогдолтой үг юм а гэдэг биднэрт тийм ойлголтыг төрүүлж байна. За тийм учраас хамгийн тохиромжтой нь C. За тэгвэл бусад хариултууд нь яагаад тохиромжгүй вэ гэдгийг харъя. За A хувилбар what's your school like? Сургуулийнхын талаар одоо тодорхойлж байгаа болохоос биш ямар ч байршлын талаар асуугаагүй байна. За B хувилбар нь болохоор how far is your school from here? Энэ нь болохоор яг тухайн байршлын талаар биш орон зайн талаар ярьж байна. За тэгвэл D хувилбарыг харъя. За D хувилбар болохоор за ямар сургуульд явдаг вэ гэж байна. Тэгэхээр энэ бол сургуулийн нэрийг асуусан байгаа учраас бас тохиромжгүй. За хамгийн сүүлийнх нь болохоор гадаад байдлыг асуусан болохоор бас тохиромжгүй байх нэ. За дараагийнх нь. За I like some brown bread please гэсэн өгүүлбэр байна. За энэ тохирсон зөв асуултын хувилбарыг харцгаая. За энэ хэсэг дээр зөв хувилбар нь E буюу what sort of bread would you like асуулт тохирох нь. За яагаад what sort of гэдэг нь болохоор ямар төрлийн талах гэж асууж байна. Тэгэхээр биднэрт brown bread гэдэг үг биднэрт гол түлхүүр болж байна тийм ээ. За бор талах гэдэг нь болохоор талхны төрлүүдийг асууж байгаа учраас хамгийн тохиромжтой нь E хувилбар байна.
За тэгвэл бусад хувилбарууд нь яагаад тохиромжгүй вэ гэдгийг харъя. За эхнийх нь болохоор жоохон цай уумаар байна уу гэж асуусан байна тийм ээ. За энэ нь болохоор балхны тухай асуугаагүй цайны талаар асуусан байна. За тэгвэл би хувилбар нь болохоор за орой юу хийдэг вэ гэдэг нь болохоор хүний ерөнхий одоо дадал туршил авсан зүйлийн талаар асууж байна. За C хувилбар нь болохоор энэ дахлыг хаанаас судалдаж авсан бэ? Энэ тэгэхээр өнгөрсөнд болсон үйл явдлын талаар болохоор бас тохиромжгүй. За D болохоор за өглөөний ундаа хэдэн цагт уудаг вэ гэдэг нь бол ерөөхдөө цагийг асуусан асуулт учраас энэ хувилбарууд тохиромжгүй байх нэ. За энэ Japan гэдэг нэг улс. За нэг л үг байна. За тэгэнгүүт одоо хэдүүл ажиглая. За тэгэхээр Япон улс гэхээр биднэрт ямар асуулт шаардж байна гэхээр D хувилбар буюу энэ машин хаанхын машин бэ? Хаанаас орж ирсэн машин бэ гэсэн асуулт тохирох нь. За тэгвэл бус нь яагаад тохиромжгүй гэдгийг харъя. За эхнийх нь болохоор машины одоо загварыг асуусан байна, төрлийн асуусан байна. Тэгэхээр тохиромжгүй. За B хувилбар нь болохоор за ямархуу машин юм бэ? Ерөнхийд нь тийм тодорхойлсон асуулт учраас бас тохиромжгүй байх нь. За C хувилбар нь болохоор энэ машин юугаар хийгдсэн бэ? Ерөнхийдөө тэр тухайн машины одоо хийгдсэн материалыг асуусан байна. За тэгээд сүүлийн E хувилбар нь болохоор за хэр их бензин зарцуулдаг юм бэ гэж байна. За тэгэхээр энэ болохоор түлшний хэрэглээний талаар учраас тохиромжгүй байх нэ. За тэгэхээр мэдээж одоо хобби буюу хүний чөлөө цагаар хийх дуртай зүйл бол what do you like doing гэсэн асуулт байвал тавьж болох нь тийм ээ. За hate гэдэг өгчвөл хэр өндөр вэ? How tall. За байрлал байвал хаана? Where. За сонголтын тулд бол what kind or what sort of. За тэгээ гар үсрийн талаар ярих юм бол where is it from. За тэгэхээр богино хэмжээний өгүүлбэрийн хувьд та бүхэн ийм асуултын төрлийг сонгож болох нэ. За одоо арай өөр төрлийн харилцан ярианы загвар дээр ярилцъя. Do you fancy eating some pieces of pizza? За энэ хэсэг дээр одоо жоохон пицца идмээр байна уу гэж Кен асуусан байна. За тэгвэл Боб юу гэж хариулах вэ гэж байна. За одоо тэгэхээр арай асуултанд тохирсон хариултыг сонгох арай өөр төрлийн даалгавар дээр ярилцъя. За таад асуултуудаа тохиромжтой хариултуудыг ажиглаарай. За энэ хэсэг дээр хамгийн тохиромжтой хувилбар нь болохоор D хариулт буюу I'd rather have some pasta гэсэн одоо жоохон паста идчихмээр байна. Би бол гэсэн хариултанд тохирох нь байна. За окей. За тэгвэл бусад хариулт нь яагаад тохиромжгүй вэ гэдгийг харъя. За A хувилбарын хувьд болохоор би кино театр явмаар байна гэж байна. За тэгэхээр Кен пицца асуусан болохоос кино театр явах талаар асуугаагүй. За тэгэхээр энэ бол хүний санал болгосон тохирохооргүй хариулт байх нь. За дараагийнх нь болохоор чамтай уулзахдаа баяртай байна гэж хэлж байна. За тэгэхээр энэ чинь болохоор хоо санал болгосонд хариулсан хариулт биш. Харин яг хүнтэй мэдчилгээний хариулт байна. За C-г харъя. За энэ дээр болохоор уурчилт гуйлаа гэж байна. Энэ нөхцөлд уурчилт гуйх ямар шаардлага байхгүй тийм ээ. Тэгэхээр энэ бол хамгийн тохиромжгүй. За E хувилбарыг харъя. За энэ дээр болохоор ерөөхдөө бол хоёр хүний уур амьсгал бол маш тийм эрэг уур амьсгалтай байсан тохиолдолд шууд that's awful муухай юм аа энэ гэж хариулах нь бол бас тохиромжгүй байх нэ. За дараагийн 21 оны D хувилбарын дээр ярилцъя. Do you know what the capital of Zambia? Question. What is the correct answer? За энэ нөхцөлд Кен за Замбигийн нийслэл нь юу вэ гэж асуусан байна. За тэгвэл Боби хариулт юу байх вэ? За хэдүүлээ хувилбаруудын анхааралтай ажиглая. За энэ тохиолдолд C хувилбар буюу одоо надад яг мэдж байгаа юм алгаа гэсэн санаа. За тэгвэл яагаад бусад хариултууд нь тохиромжгүй вэ гэдгийг одоо ярилцъя. За эхнийх нь болохоор үгүй баярлалаа гэсэн хариулт байна. За тэгэхээр эн чинь болохоор хүнд санал болгож байгааг одоо татгалзаж байгаа, мессеж байгаа. Түүнээс биш яг мэдлэгийн талаар асуусанд хариулж байгаа хариулт бол биш байна. Тохирохгүй нэ. За тэгвэл Б-г харъя.
энэ талаар дурдах хэрэггүй гэж байна. За тэгэхээр эн чинь баярлаа гэдэг үгний л одоо эерэг хариулт учраас бас тохиромжгүй. За D хувилбарыг харъя. Yes, I think so. Би ч гэсэн тэгж бодож байна гэж. За энэ зарим тохиолдолд яг нь зөв байх боломжтой. Гэхдээ тухайн хам сэдвээр мэдээж тэр хүн мэдгүй тохиолдолд энийг бол санал болгож байна. За сүүлийн хувилбарыг харъя. Ok, I will take it гэж. За энэ бол бүр огт хамааралгүй тийм ээ. Би энийг авъя гэдэг чинь болохоор тэр асуултанд хариулаагүй. Одоо нэг ямар нэгэн хүн санал болгосон тохиолдолд тэрийг одоо хүлээж авах гэсэн нөхцөлд ийм хариултыг хэрэгэлдэг. За 21 оны D хувилбарыг харилцан яриаг сонсъё. How much spaghetti do we need? Question. What is the correct answer? За хэр их спагетти бидэнд хэрэгтэй вэ гэж Кен асуусан байна. За хувилбаруудын анхааралтай харъя. За энэ дээр хамгийн тохиромжтой хариулт нь B буюу one packet will be enough. Нэг уут байхад л хангалттай гэсэн хариулт байна. За тэгэхээр how much гэдэг нь биднэрт хэр хэмжээтэй гэдгийг асууж байгаа учраас хамгийн тохиромжтой байх нь. За тэгвэл бусад хувилбарууд нь яагаад тохиромжгүй вэ гэдгийг одоо хэдүүлээ ярилцъя. За эхнийх нь болохоор одоо $5 гэж байна тийм үү? За энд болохоор үний тухай яриад байна. Түүнээс хэр хэмжээний спагетти авах талаар яриаггүй тийм ээ. За тэгэхээр энэ тохиромжгүй байх нь. За C хувилбар нь болохоор that's very kind of you гэж байна. За энэ болохоор ер нь илдэг одоо хариулт тийм ээ. За гэхдээ энэ асуултанд бол яг хариулсан хариулт бол биш. За D харъя. Би ч гэсэн тэгж бодож байна гэж байна. За тэгэхээр энэ бол яг тийм хэдий хэмжээний хэр хэмжээний тоо хэмжээг бол ерөөсөө илэрхийлэхгүй учраас бас тохиромж байх нь. За тэгээд хамгийн сүүлийнх нь за би авъя гэж байна. За энэ болохоор ерөөхдөө хэр их хэмжээтэй гэдэгт бол хариулаагүй. Харин ерөөхдөө тухайн зүйлийг авах уугүй юу гэдэг дээр асуусан тохиолдолд энэ хариулт хамгийн тохиромжтой байх. За дараагийн D хувилбар. I've got a problem with my computer. Question. What is the correct answer? За энэ хэсэг дээр болохоор одоо мөн тухайн өгүүлбэр тохирсон хариултанд тохирсон асуултыг олох даалгавар байна. За хэдүүлээ хувилбаруудаа анхааралтай ажиглая. За энэ тохиолдолд хамгийн тохиромжтой хариулт нь D хувилбар буюу how can I help you here? Танд юугаар туслах уу гэж байна. За тэгэхээр энэ дээр надад асуудал байна гэдэг өгүүлбэр маань биднэрт яг энэ хүн ямар нэгэн тусалцаа хэрэгтэй байна гэсэн санааг биднэрт өгч байна тийм ээ. За тэгэхээр хамгийн тохиромжтой хувилбар нь болохоор D. За тэгвэл бусад хариулт нь яагаад тохиромжгүй вэ гэдгийг одоо харъя. За A хувилбар болохоор одоо тийм зураас одоо үлдээхгүй юу гэж байна. За энэ нь болохоор одоо хин нэгэн л уцтах тухайн хүн байхгүй үед одоо хүлээн авах нь энэ төрлийн асуултыг асууж болох юм. За B-г нь харъя. За би энд сууж болох уу гэдэг нь болохоор одоо компьютерийн асуудалтай ерөөсөө холбоогүй. Зүгээр одоо зөвшөөрөл асуусан асуулт байна. За C-г нь харъя. Энэ 7 хоногийн сүүлчээр юу хийх вэ? Амралтын өдрөөр юу хиймээр байна гэсэн бэ? За тэгэхээр энэ нь болохоор зүгээр нийгмийн харилцааны асуудал болохоос биш яг тухайн асуудалд хандсан бас асуулт биш бай. Тэгэхээр энэ тохиромжгүй. За E хувилбарыг харъя. За концерт ивэл яах вэ гэсэн асуулт. За энэ нь болохоор бүр огт хамааралгүй тийм ээ. За одоо харилцан ярианы 2 дугаар хэсэг буюу бусдын яриаг танил бус сэдвийн хүрээнд дэмжлэгтэйг нэгтгэн дүгнэх гэдэг одоо чадварыг шалгасан хэсэг рүүгээ оръё. Даалгаврын хэсэг. За тэгэхээр бид нэр танил сэдв гэдэг маань ерөөхдөө юу хэлдэг вэ гэхээр гол нэр томьёо ойлголтуудыг нь болох бид нар аль хэдийн мэддэг. За тэгээ гол санаа дэлгэрэнгүй мэдээллийг бол хурдан ялгаж чаддаг учраас энэ нь биднэрт энэ төрлийн дасгал даалгаврыг хийхэд арай дөхөн байдаг. За тэгвэл одоо танил бус сэдвийн хүрээнд ямар хүндрэлтэй асуудал гарах вэ гэдгийг энэ хэдүүлээ харъя. За тэгэхээр ерөөхдөө бол
мэдхгүй үг тийм ээ нэр томьёо бол ихтэй. За тэгээд бас үгээ мэдхгүйгээр шалтгаалж одоо утгаа одоо буруу ойлгох эрсдэлтэй байдаг. За одоо тэгвэл танил болон танил бос сэдвийг одоо нэгтгэн дүгнэхэд биднэрт гол түлхүр хэсэг маань болохоор ерөөхдөө асуулт байдаг тийм ээ. За энэ асуулт маань бидрээс одоо тэр төрлийн нэгтгэн дүгнэх чадварыг маань шалгасан асуултууд байдаг. За жишээлбэл what does the man or woman mean? За тэр ихтэй эмэгтэй одоо ямар санаа илээд байна те? За эсвэл what will he or she probably do? Юу их юм бэ те? Яг юу хийх болоо гэсэн таамаглал байна. За what does the man imply? Тэр ихтэй юуг санал болгоод байна гэж. За эсвэл what does he want to do? Юуг хийхийг хүсэж байна. За эсвэл тэр эмэгтэй энэ талаар юу хэлхийг одоо юу хэлэх гээд байна. За эсвэл одоо тухайн хүний хэлсэн үгнээс за тэр хүний талаар одоо юу гэж одоо дүгнж болох вэ? Тэ таамаглаж болох вэ гэд. За ерөөдөө нэгтгэн дүгнэхэд шалгасан асуултууд байдаг байх нь. За одоо 25 оны С хувилбарыг харилцан ярианд ирсэн даалгаврын дээр ярилцъя. Could you fill it up with unleaded? Sure. Do you want me to check under the hood? Question. What kind of work does the man do? За одоо бензинээр дүүргээд өгөхгүй юу гэж байна тийм ээ. За тэгээ эрэгтэй нь бол за тэгье гэж. За тэгвэл энэ эрэгтэй ер нь ямар төрлийн ажил хийдэг вэ гэсэн асуулт байна. За хэдүүлээ хувилбаруудаа харъя. За энэ хувилбар дээр хамгийн зөв хувилбар нь болохоор A хувилбар байгаа. Тэр эрэгтэй болохоор түгээх станцын ажилтан байна тийм ээ. Бензин колонкийн ажилтан гэсэн үг. За тэгэхээр яагаад бид нар бензин колонкийн ажилтан гэдгийг яаж мэдсэн бэ гэхээр биднэрт хэд хэдэн одоо тухайн сэдвтэй холбоотой үг биднэрт хамгийн чухал байгаа тийм үү. За fill it up with одоо хагад тоглохгүй юугаар дүүргээд өгч, бензинээр дүүргээд өгөөч тийм ээ. За энэ болохоор машины таг гэсэн энэ үгнүүд дээр энэ үгийг ажиглангууд биднэрт энэ хүн ямар төрлийн ажил хийдэг вэ гэдэг ойлголтыг өгч байгаа. Where can I find the course books for Spanish 101? They're in aisle 3, under languages. Question. Where is this conversation taking place? За 25 оны С хувилбар дээр ярилцж байна. Испани хэлний тийм ээ. За нэгдүгээр курс зориулсан одоо тэр номыг хаанаас авч болох вэ гэсэн чинь 3 дугаар игнэний тийм ээ. Хэл гэсэн хэсгийн 3 дугаар игнэнээс авч болно гэж хариулсан байна. За тэгвэл энэ яриа ер нь хаана болсон бэ гэдэг таамаглалыг төвшүүлсэн асуулт байна. За хэдүүлээ хариултыг харъя. За эндээс биднэрт хамгийн зөв хувилбар нь болохоор номын дэлгүүр гэсэн хариулт байгаа. За яагаад номын хариулт гэдгийг бид нар сонгосон бэ гэхээр биднэрт ном, за тэгээд игнэ, за тэгээд хэлтэй холбогдлолтой, за гэсэн энэ түлхүүр үгнүүд байна. За энэ гурван үгэн дээр төвшиглээд за бид нар энэ яриа бол номын дэлгүүрт болж байгаа үйл явц байна гэдгийг таамаглаж болж байна. За эндээс ном, игнэ, за тэр төрлүүд гэдэг энэ гурван үг маань биднэрт номын дэлгүүр гэдэг ойлголтыг өгч байна. За тийм учраас зөв хариулт нь болохоор B. За бусад хариулт нь яагаад тохиромжгүй вэ гэж байна. За дэлгүүрт гэсэн хувилбар нь тэгэхээр дэлгүүрт яг игнэ бол байдаг. Гэхдээ дэлгүүрт бол хоол хүнс хулдаг болохоос биш одоо тухайн одоо курсын номыг бол одоо жишээл испани хэлний номыг зарахгүй тийм ээ. За тэгэхээр энэ дээр болохоор дэлгүүр гэдэг хувилбар маань тохиромжгүй байна. За номын сан гэж байна. За номын санд бол ном байгаа. Гэхдээ бид номын санд болохоор одоо 3 дахь игнэ гэж ярихгүй тийм ээ. За номын санд бол ерөөхдөө section, shelf, floor гэсэн үгнүүд хэрэглэгддэг. За тэгэхээр эндээс бид нэр юу гэж таамаглаж болох вэ гэхээр ерөөхдөө энэ бол үйлчлүүлэгч болон за дэлгүүрийн ажилтны хоорондох босон харилцан яриа вэ гэж ойлгох нэ. За ингээд өмнөх эсэлтийн ерхий шалгалт иржсэн харилцан яриа хэсэгт ирсэн даалгавар дээр нь ярилцлаа. За тэгээд одоо өнөөдрийн бүх ярьсан зүйлийг ерөөд нь нэгтгээд та бүхэндээ зөвлөмж хүргэе. За тэгэхээр танил сэдвийн хүрээнд зөвлөмж. За ерөөд бол
танил хүрээний хувьд бол үгийн хувьд бол энгийн ч гэсэн за ерөнхийдөө бол бидний гол анхаарах юм бол ярилцагчийн гол санаанд нь анхаарах хэрэгтэй. Илүүц одоо давтагдсан мэдээллийг бол анхаарахгүй. За тэгвэл танил бас сэдвийн хүрээнд өгөх зөвлөмж маань болохоор за түлхүүр үг болон давтагдсан санаанд нь илүү анхаарах хэрэгтэй. За тэгээд үг бүрийг ойлгох гэж оролдохоос илүү ерөнхий утгыг нь ойлгоно. За мэдээллийг жижиг хэсгүүдэд хуваана. За боломжтой бол яг асуулт асууж дахин унших хэрэгтэй. За ингээд эсэлтийн ерхий шалгалтанд бэлтэж байгаа алхам ангийн сурагчдаа амжилт хүсье. За өнөөдрийн хичээл маань үгээр өндөрлж байна.